хэмдэг. Яаж хэмдэг? Шүдэ гоож явахдаа тэгээд өсөө гоож болохгүй байх ч юм. Тийм. Ус айлгахаар гоож болох гэж бодсон шүү дээ. Жаахан ч гэсэн юм болов гэж бодоод тий. Аль болох усаа хэмнэж л. Аль болох усаа хэмнэж. Усаа байшингээ одоо янз бүрийн энэ илүү дотоо илүү ус мус гоожод байж та кран парат наардаг энэ төрөг байхгүй болох хэрэгтэй. Тэгээд яхаа усаа хэмнэх хэрэгтэй. Тоолоор тамжих юм болон хэмнэж л байгаа л да усаа. Одоо нэг шүдэ байгаах гэх мэтлэн ер нь л бид эдийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хичээл болгоноор ингээд заадаг болохоор хөвчл болоод хүм болгон хэмдэг баг. Жишээ нь шүдэ байгаахад гэхэд аяган тасыгээд шүдэ байгаа нь ус банк усын шамдан иднэ. Усгүй хүн яаж амжих чинь усгүй явж үтсэн үү? Өтөөд чи усгүй яагаад үтдээ хуурайд хэмдэд гахгүй. Мэдээж хуурайд бидлээсэн усан зөөдрүүлж өгнө. Одоо шингээж өгнө. Тэгэхээр усгүй хүн яагаас амжих